Байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ удаагийн гастрономад сэдвийн хүрээнд явагдаж байгаа подкастэнд эрхэм хоёр зач хүрэлцэн ирсэн байна. Ингээд Монголын бар бартендерийн холбооны өдөрт зүйлийн гишүүн ноён Нэрэн, за Pronto кафе барын үүсгэн байгуулагч захирал ноён Медга хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн подкастаар бид хэд болохоор гастрономад гэсэн сэдвийн хүрээнд илүүтэйгээр уух зүйлстэй холбож ярих болно. За хамгийн түрүүнд яриагаа би мэдээж яг энэ бааранд ажиллаж эхлэхээс өмнө манай Нэрэнг Англид тодорхой хугацаанд багагүй хугацаанд ажиллаж ирсэн гэдгийг бол мэднэ. За манай Медга бол Италид бас школтой гэж хэлж болно те. Тэгэхээр би ийм зүйл асуумаар байна л да. Орон орны нэг ийм онцлогтой уух зүйлс жишээ нь юу гэдэг вэ? Тэр орны ийм содон энийг ингэж их одоо зочиндоо барьдаг. Бас системд оруулсан ингэ өгж идэг. Тэр нь тухайн орныг илтгэдэг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү уух зүйлсээс сэдвлээ. Германы үндэсний herbal liquor буюу маш их олон төрлийн ургамлын ойн ургамлуудаас ботаникаас түүж авсан бүтээгдэхүүн биднэрүүд одоо Монголд байгаа Jägermeister том төлөөлөгчид дэлхийн том төлөөлөгч байна. Тэгээд өөрөлдөө уртал дээр Jäger буюу Ягдрон болон Анчин гэсэн төлөвүүдийг суулгадаг маш олон төрлийн ногоон шилтэй, дөрвөлжин шилтэй бүтээгдэхүүнүүд German буюу Германы үндэсний ликерууд болж үүсэж байгаа. За ингээ ярьж ангууд би 12 дугаар зуунаас 13 дугаар зууны үед дэлхий дээр ликерыг дэлхийг аюул өндөр өнцгтэр аваад ирсэн нэг гайхалтай улс байгаа, тэр нь Итали улс. За тэгэхээр 12-оос 13 дугаар зууны үед Италичууд нэрдэг технологиг үнэхээр өндөр түвшинд аваад чадсан. Дээрээс нь түүхий этанолыг ямар гайхалтайгаар амтагдуулж чадхаараа маш том дэвшлиг хийсэн ба өнөөдрийн бидний мэддэг Campari bitter aperitif, Aperol sweet aperitif, Amaro буюу Монтенегро болон одоо Luxardo-гийн гайхалтай дэлхийн урдаа барьж байгаа тэргүүлэх Итали брэндүүдийн давтагдчихгүй хин нэг нь ерөөсөө Итали бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөх гээд параллел бизнес дэлхий дээр өнөөдрийн хүртэл баг гаргадаг, оролддог. Тэр хэд маань хамгийн топ цаг дээр ингээ очсон байдэн шүү. За тэгэхээр бид нэр Итали culture дээр Limoncello байна уу? Гайхалтай тэр битрүүд байна уу? Тэгээд Fenebranco, Montenegro, Amaro-нуудын ингээд дуртахлаар Италидаа л үлдсэн бусад орнууд ер нь тоохгүй. Тэгэхээр тэр хэд маань үнэхээр бие дагаад Италичууд ингээ үлдсэн байдаг. За тэгсэн 13 дугаар зуунаас 200 жилийн дараа 15 дугаар зуунд Нидерланд улс буюу алдарч Боос 1730 хэдэн он хувьцаа шиг 1575 онд үүссэн гэж санагдаж байна. За тэнгуүтээ тухайн Боос ч өөрсдөө гэсэн тэр гайхалтай Нидерландын борд буюу нөгөө нэг бомтууд дээр худалдаа маш их өргөж явж ирсэнтэй хамаарлалтайгаар Аз болон бусад орны бүх спайсес амтлагчууд ирээд тэгээд Боосын үйлдвэр дээр одоо хүний толгоонд байж болох хэмжээний маш олон төрлийн гайхалтай бүтээгдэхүүнүүдийг яасан бахна үйлдвэрлэж ликер гэдэг дээр гаргаж явж ирсэн. За тэгэхээр ерөөсө хэрглэж үзээгүй бараг эрзэн чихэр байна уу, ийм чихэр, тийм чихэр бараг л тийм ээ махны амттай ликер хүртлэх, саламины амттай ликер хүртэл хийх боломжтой бүгдийг хийгээд үзсэн. Тэгснэ Боос ликер Нидерландууд юуг бас нээлттэйсэн бэ гэхээр 15 дугаар зуунд Нидерландын Боос sugar free буюу чихэргүй ликер үүсгэсэн. Тэр нь өөрсдөө Нидерландын өөрсдийнх үндэсний бүтээгдэхүүн Женевер буюу Juniper жимсээр 100% баяжуулсан бүтээгдэхүүн байдаг. Тэр нь орчин цагийн жин үүсгэхэд шууд нөлөөлсөн анхдагчийн дулаа гараад ирчихсэн. За тэгэхээр би сая ингээд 13 дугаар зуунд Италичууд баригдалгүй амар том зүйлийг хийсэн. Газар дундын текст таниулсан гайхалтай бүтээгдэхүүн таниулсан. 200 жилийн дотор Нидерландууд дэлхийд таниулж болох олон төрлийн variety of spice-аар ийм хийлээ. Тэгснэ 200 жилийн дараа Францууд хамгийн том нээлтүүдийг хийж эхэлсэн ба өнгөгүй буюу color дээр тоглолтууд хийж эхэлсэн. Шууд хамааралтай байдаг байхгүй юу? За тэгэхээр ликер гэдэг бүтээгдэхүүн гэхэлэр үнсэн гэхэлэр бид нар дөнгөж 200-аас 200 жилийн хэртэйгээр үйл хөдлөлийг тэгж харж болно. За Медагийн хувьд өөр бүтээгдэхүүн жишээ нь одоо жишээ нь за хатуулагтай байж болно, хатуулаггүй ч байж болно. Жишээ нь Мексик бол текила, агава модноос гаралтай тий гэдэг ч юм уу. Арай өөр бүтээгдэхүүний за сая манай нөгөө нэргийн яриаг сонсож байхад бол ер нь бол яг гол үндсэн санаа нь болонгот тухайн улс үндэстэн өөрийнх нь хөрсөн дээр ямар бүтээгдэхүүн ургаж байна. Тэрнгээр л яг алкогол эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад авч байна. Тэрийг болохоор маш олон жил одоо 100-ны туршид одоо хэрэглээд эхэлсэн. За дэлхийн нөгөө нэг олон улсын худалдаа
үүсээд ирснээс хойш болохоор эдгээр маань бас давхар хөгжөөд тухайн улсад ургасан бүтээгдэхүүнээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнийг өөр улсын иргэн худалдаанд ашиглаж за энэс бас ашиг орлого олж за тэгээд тухайн улсын үндэснүүд нь бас давхар хэрэгэлдэг болсон. Энэ үндсэндээ жишээг л одоо ярьж байна. Тэгээд жишээлбэл одоо Аргентины одоо үндэснийх нь хэрэглээ гэдэг гот. Аргентины үндэсний хэрэглээ өөрөө үндэсний бүтээгдэхүүн байгаа ч гэсэн за Италийн одоо Fernet Branco гэдэг бүтээгдэхүүнийг колотой бас Америкаас ирсэн одоо хийж өсөн да. Колотой хольж хэрэглэдэг одоо ийм одоо соёлууд бас байгаад байдаг. Тэгэхээр үндэстэй хоорондоо одоо нөгөө соёлын ялгаагаар бас соёлын ижил төстэй зүйлүүдээр холбогдож одоо тухайн үндэсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ гадна өөр үндэсний бүтээгдэхүүнийг үндэсний бүтээгдэхүүн болгож одоо авсан байх чинь иймэрхүү зүйлүүд бас явагдаж идэг гэсэн зүйлүүд гарч идэг. За одоо Монгол дээр одоо чи явагдсан. Монголын одоо хамгийн анхны одоо үндэсний бүтээгдэхүүн гэвэл мэдээж одоо цагаан арх. Тэгээ бас бүр одоо түүхээс өгөөд үзэх юм бол одоо мэдээж айраг маань орж ирнэ. За тэгээд шими арх нууд бол одоо маш их хэрэглээ. Манай Монголд үтсэн ер нь тег баар нь тэр ашиглагдаж байна. Одоо Монгол дотоодын бүтээгдэхүүнүүд одоо энэ ингээл зарим нийцийн бүтээгдэхүүн савлгаатай тий. Зарим нь за одоо задгаа гарч байна тий. Ашиглагдаж байгаа байдал нь хэр. За манай Монголын нөхцөлд бол одоо манай сайн нэрнгийн ирсэн шиг одоо юуны тухайн одоо бүс нутагт нь манад бол одоо 10 будаа маш их байх боломжтой одоо нөхцөлтэй. За жишээлбэл одоо юу гэдэг чинь бид нар бол одоо шууд ус үзмийн чинээ тариал шууд ингээл үйлдвэрлэл гараад байна гэдэг бол тэрүүгээрээ вино хийгээл үйлдвэрлэл гараад байна гэдэг маш одоо хэцүү байдаг. Тэр нь одоо баг боломжгүй хэлээд болж манай одоо газар зүүн онцлог шилтгалаад эрсдэл суур хязгаартай. За өвөлдөө бол 30 градус ясах даа болдог. 100-аа болонгот бүр ингээд 60 градусын ийм зүрхтэй нөхцөл дээр бол 10 будаа бол маш их одоо тохиромжтой. Ингээд энэ бүтээгдэхүүнээр бол бид ч үндэснийхээ одоо архийг бол одоо ашигладаг. За тэгээд орчин үеийн коктейлийн соёлуудад бол энэ арх гэдэг зүйл маань өөрөө бас юм үндсэн хэрэглэгдэхүүн болоод явждаг. Яг үндсэн хэрэглэгдэхүүн болоод явж байгаа гэхээр өөрөө болохоор одоо хэв шинжийн хувьд болохоор цагаан өнгөтэй ямар ч одоо өнгөнд оруулах тохиромжтой. Улаан болгож болно. Цагаан одоо цэгэр мөрч гэдэг юм уу тий. За өөрөө бол амтны хувьд болохоор neutral гэдэг байна тий. Нөгөө одоо ямар ч амтанд ороо хөрөх одоо бүрэн боломжтой. За манай сая сүүлд болохоор нөгөө founder гэдэг нэг жин Монголын одоо хамгийн анхны жинийг гаргаж авсан. За энэ жин маань өөрөө болохоор бас давхар архитектагаа ижлэхэн маш олон өнгөнд бас хувирж болдог. Маш олон амтанд бас давхар хувирж болдгоор бас энэгээр бас ялгаатай байх чинь. Тэрэн дээр болохоор одоо орчин үеийн коктейлүүд хийхэд бас маш их тохиромжтой байдаг. Энэ дэр жоохон нэмээд асуухад нэрэнгээс сухад олон улсын ерөн төвшин гэж ойлгож байна. Олон улсын гастроном буюу одоо гадныхан тег баарн дээр хэр өөрийнхөө орны одоо энэ дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэр ашиглаж байна. Энэ монголчууд яг тэрнээс аль төвшөнд нь явж байгаа. Тийм. Биднээс одоо илүү миний бурууч гэж магадгүй тийм ээ. Гэтэ миний ойлгож байгаагаар харьцангуй мэдээлэл сүүлийн олон жил ингээ аваад бас илүү мэддэг мондөг хүмүүстэй хамт сууж явахт илүү бид нөгөө нэг өг соёл гэдэг ч юм одоо ЮНЕСКОд бүртгүүлдэг нэг олон төрлийн одоо Франц улс шампань бүртгүүлсэн Хятад улс Баяжун аль хэдийн бүртгэгдээд орсон ч юм уу шингэн үсэн дээр хамгийн анхны бит бус өвийн санд бүртгэгдсэн бүтээгдэхүүн Баяжу буюу тухайн алхам Баяжуг эсэгдэг арга нь хүн төрөлхтний хамгийн хүмүүс технологи нь ингээ орчсон байгаа жишээтэй. Гэхдээ энэ Баяжу маань одоо уучлаарай 6000 жилийн түүхтэй шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо дөнгөж Чингис хаанаас хойш одоо 800 эдхэн жилийн байж байгаа болохоор дахиад миний хэлж байгаа зүйл нь болохоор бид нар хөвж байгаа. Одоо одоохон яг дөрөвтэй барьж аваад regulation буюу заалтанд оруулаад баталсан юм бол одоохон харьцангуй тар байгаа болоо. Тэгэхээр бид нар бусад орнуудын гайхалтай зүйлүүдийн хөгжлүүдийг харж болно тийм ээ. Ойлгомжтой Ирланд, Шотландд нь очихлоор вискиг яаж амар үндэснийх гэж ингээ хардаг байлээ. Гэд яриад үл энэ магадгүй дуусахгүй бах. Гэхдээ магадгүй илүү улс нь одоо хүмүүстэй мэрэгчлэнүүд нь илүү ажиллаад илүү дэлхийд таниулаад мундаг болгоод байгаа миний нэг кейс бол би ингэж харж байна. 14 15 онд би өөрөө WSET-ийг Лондон ангид сураад ингэж явж байхдаа WSET дээр ерөөсөө Япон бүтээгдэхүүн дурддаггүй байсан. Тэгэхэд сүүлийн 10 жил одоо WSET-ийг Япончууд өөрсдөө бүгдэн ингэж оруулсан ирнэ. Wine-ыг диплом хүртэл 4 заалт өгөөд дэлхий дээр 4-р левел авахлаар дипломны ажилтнуудаа ингээ хамгаалдаг байхгүй юу? Тэгэхэд Япончууд миний мэдж байгаа сүүлийн 5-6 жилийн дотор сакега
тэр болгон хүмүүсүүдийн мэддэггүй дэлхийн мэддэггүй Сакяга өөртөө маш мундаг ажиллаад өөртөө 4 левел хамгаалаад дипломын ажил руу оруулаад тэрийг ингээ баталсан гэдэг чинь нэг би ямар амар том ажил вэ гэж бас харж байгаа. А тэглэр түнтэй ажиллан бид нар энэ бол тогтоо үйлдвэрлэлүүд маань бид нарт бусад орнуудтай харьцуулахад бол арай болоогүй. Гэхдээ бид нарт угаасаа хөгжүүлэн явах зүйлүүд бол маш их байгаа. Гэхдээ илүү хүнсний илүү их гэж бодож байна. Шингэн үнслэр бид нар харьцангуй буруу гэж магадгүй ердөө гарын 10 багтах хэмжээний хэдэн хөгжүүлэх ёстой бүтээгдэхүүн гарч ирэх болоо гэж бодож байна. Мэдээс нэг юм асуулт сая. Бүр нэг юм сонин содон онцлогтой. Одоо нэг юм Монголд шүү. Уучсан жор. Одоо өөрөө хийжсэн ч юм уу, хин нэгний хийж гаргаж ирсэн ч юм уу те. Ямар гайхамшигтай, эсвэл аимшигтай ч юм уу мэдгүй тийм онцгой жор хуваалцаач гэв. За ер нь одоо Монголд бол маш олон гой урамлууд бол ургадаг. Тэгээ бид нар гол нь өөрсдөө л нэлээд сайн судлах хэрэгтэй байгаад байдаг. За энэ тийм судалгаанууд бол хийгдсэн байгаа. Тийм ер нь бол хамгийн ойрхоноор гэвэл яг жимстэй бол харьцах нь зөв байдаг. Одоо маш олон төрлийн урамлууд ургаж байгаа. Тэр урамлуудаас гадна Монголд ургаж байгаа жимснүүдтэй харьцаад явчвал илүү одоо коктейл ч юм уу эцсийн бүтээгдэхүүн гаргахад илүү амар хялбар амуу дахиад хөгжүүлэх боломж нь бол аюу өндөр үүдэг. За миний хувьд болохоор өөрөө жижигхэн бараа ажилладаг байхдаа яг нэг карантины үеэр бага Оросод одоо карантины үеийг нөгөө одоо Орос Украины дайнтай холбогдсон маш олон Оросууд орж ирээд. Тэгээ бааранд өөрөө Орос ил байхгүй. Тэгсэн чинь бага Оросууд орж ирсэн. Танаа your local ingredient гэж асууад ороод ирж байгаа байхгүй. Тэгээ би ч өөрөө яг тийм юм дээр өөрөө сая судалгаа хийж үзэг байсан. За яг 7 хоногийн дараа манад бааранд хүрээд ирээ. Би тэр үед чинь та эд болохоор яг Монголын local орцыг харуулсан коктейлүүдийг хийж гаргаж үзье гэдэгсэн. За энэ дээр яг суугаад үсгэд болохоор жимстэй эхлээд харьцах хэрэгтэй байна гэж ойлгоод жицраа нь болон ансаар маш сонирхолтой хоёр коктейлүүдийг гаргаж авч үзсэн. Яг өөрөө хийж ирсэн. Тэгээд энэ бүтээгдэхүүнээрээ бас ер нь бол амар сайн бүтээгдэхүүн гараад ирсэн. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг маш олон коктейл бааруудаас ашиглаасаа гэж хүсэж байгаа. Нэг юм. Нөгөө орцуудад бол нэлээд таашигдсан. Нөгөө орцууд бол нэлээд таашигдсан. Яг нөгөө юу гэдэг чинь дэлхийн стандарт. За Монгол орц бас дэлхийн стандартад ингэж төхөд орц ороод ирэх юм болов гэсэн иймэрхүү. Нэрнгийн үед гадны бизнес одоо өрдөн одоо заавал коктейл биш те. Коктейл хийж болно. Халуун ундаач байж болно хамаагүй. Бүр нэг юм онцгой гайхшруулмаар бүтээгдэхүүн. Орцтой ч биш одоо гадны улсуудад энэ ийм онцлог шин чанартай ийм өөртөөх нь ийм жортой юм байна гэдэг ч юм уу. Тэр талаас гайхшруулам нэг тийм жор. Эсвэл сонин содон бүтээгдэхүүн юм. Гэхдээ яг би харьцангуй нэлээд тиймэрхүү талыг анзаарч ууж үзлээсэн байх л та. Гэхдээ яг одоогор нэг толгойд дуудаад ах зүйл бол би илүү харьцангуй гиснээс илүүгээр мэдгүй одоо яг толгонд бол яг тиймэрхэн бох. Гэхдээ амсаж үзэх юмсан гэж боддог үнэхээр гайхалтай үндэсний бүтээгдэхүүн байгаа. Би маш ойрхоноос нь сонирхолтой болгоод хэлэхээр Мексикчүүдээс бид нэр текилагийн хамгийн их интернэшнл хүмүүс айгүй ойлгодог. Өөрсдийнх нь хом мэддэг. Үгүй хом биш. Текилад мэддэг. Гэтэ текилагаас хамаагүй урагшаа байдаг. Өөрсдийн мексикчийн үндэсний бүтээгдэхүүн пулко ч лөө. За тэр нь болохоор юу юм гэхээр агавинаас гаргаж авсан тунгалаг айраг шиг өнгөтэй болдог пив, мексик пив юм байна. Ганцхан хуучны аргаар гаргаж авдаг ба тэр нь болохоор тухайн тэр пугло хийдэг энэ бүтээгдэхүүнүүд нь бүр хэдэн мянган жилийн өмнөөс ингэсэн харьцангуй залуучууд хэрэглэхгүй ингээд байгаад алдагдах гад идэг цөөхөн хідэн пугло хийдэг пугло уучлаарай тэр нь маш за пугло хийдэг тэр нөгөө нэг юу хүмүүсүүд нь дуусаа шавнаргүй болж исэн. Гэхдээ одоо энийг илүү алдаршуулад илүү дээш нь гаргаж ирээд олон улсад гаргаж ирээд илүү хүмүүстэй анхаарал өртүүлж байгаа хэсэг нь аягүй зөв. Тэр нь юу юм гэхээр угаасаа дэлхийд албартай гой одоо тэр сурталчилгааны тэр мэдээллүүдээр л биднэрт одоо чихэнд хүрч байгаа ш. Тэгжиж хүмүүс илүү анхаарад тэгээд тухайн пивээр үйлчлдэг локал 10 газар байснаас магадгүй сүүлийн жил 50 болж хөгжиж байна гэж дөнгөж ингэж ярьж байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнээс амар гайхалтай. Хийдэг аргууд нь үнэхээр өрмөц. Тэгэхээр би магадгүй амсан бүтээгдэхүүн гэхээс илүүгээр амсч үзхийнсэн гэсэн бүтээгдэхүүнүүд маань илүү толгойд илүү тод явдаг юм. Над дээр энэ дээр аягүй гоё жишээ байна. За сүүлд болохоор нөгөө Шанхайд чинь 10 жилийн өмнө явжсэн байна. За тэнд чинь болохоор нэг 10 жилийн өмнө Шанхайд хамгийн анхны зөвхөн баяж уугаар сервис хийдэг тийм бар нэгдсэн байна.
За тэгээд одоо ингээд сая сүүл нэг 12 сард нэг яваад ирсэн гээс шифтер ажиллаад ирсэн. Тэгээд Шанхайд очиод үзэхэд бол тийм баяж өөр үйлчлэг бүр 10 баар айл үжиний үйл ажиллагаа доктортой яваад тэгээд баар менежер болон бусад одоо найзтайгаа холбогдоод яриад асуухад бол дахиад 5 нэгдэж байна гэсэн. Энэ одоо та нар яагаад ингэж амар хийгээд байгаа юм бэ гэсэн чинь. Гэхдээ бид нар чинь энэ баяж юу гэдгээ өөртөө сайн ойлгоогүй байсан байна шүү дээ. Энийн яар цаанд ч одоо ямар тасархай амтуудыг бас гаргаж авч болд юм бэ гэдэг. За сая сүүлд бас Хонконгт болохоор бас нэг манай нэг найз баараа нэгэд нэг 2 жил болж байна. За тэр нь болохоор ямар онцлогтой вэ гэхээр зөвхөн хятад спирит буюу хятад одоо алкогольтой бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг гэдэг ийм баар нэгдсэн байна. Бас тэгээд найзсаа дахиад суусан чи дахиад 2 нэгдэж байна гэж байна. Тэр илүү нөгөө яасан байна. Дотоод одоо ер нь бол нөгөө дотооддоо юу байна тэрийг өөртөө сайн ухаж төгөж одоо нөгөө айл эсрэг авдар авдаг шиг авдраа сайн ухаад эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад тэрийг болохоор өөртөө трендээ болгоод тавьсан байна. Тэрэн дээр болохоор яаж гэсэн чи баар нь бол дандаа битүү. Яагаад гэж чинь. Тэгэхээр нөгөө үндсэн бүтээгдэхүүнээрээ хөрсөн дээрээ ургасан ийм гой бүтээгдэхүүнээр дээр нөгөөдөл чинь заа мэ ийм гаргаад авлаа гэдэг. Үйлчлүүлэгч төгөд нөгөөдөл нь болохоор өөртөө амар таашаалтай болж авч байна. Тэгэхээр ер нь миний хувьд одоо харж байгаа зүйл нь болохоор Монголд бас утгагүй ер нь бол нэлээд тийм юм л бол чиглээд яваад манай бас нөгөө дотоодын хэрэглэгчд маань өөрсдөө бас тэрийг нэлээд ойлгоод явах хэрэгтэй гэсэн. Ер нь бол нөгөө цаг хугацааны л асуудал гэж хардаг. Тий, өнөө яг тэр азар би бас нөгөө дэлгэн бид нөгөө нэг юу руу яваад тэмцээнд яваа Шанхайд очив ингээ. Тухайн үед Шанхайд энэ 18 онд манайх энэ хоттой ч үл энэ чинь байгаа цорын ганц байжны коктейл газар гэж тэгжсэн. Энэ санаанд орчлоо. Нэг эмхтэй өвнөр гэж байсан. Нэг шавар юм жижиг юм дарк латте гой газар байсан нэрэ. Тэгэхэд одоо ингээд сонсох би тэр мэдээлэл ингээд дуусгацсан байгаа хөөхгүй. Одоо ингээд анзаархад яг үнэн багхгүй. 5 ингээ эн чинь илүү population болоод илүү ингээ дээшлээд ингээ гарч ийн гэдэг чинь тэр байжгаа хүндлээд ч юм уу бусдад байхгүй юмнуудыг бид нэр илүү гаргая гэсэн юугаар илүү ингээ хөгжсөн явж байгаа тоо ингээ сонсвол надад гоё юм. Тэгэхэд би яг амтлаа 18 онд бид нэр очиход эндээ байгаа цорын ганц байжуу коктейл болгосон local bar гэдэг нэг эмхтэй өндөр очижсэн байна. Таныг асуулт би ингэж бодож байна. Тэмцээндээ холбоотой. Тэмцээн дээр өөрийн нэг нэрийн коктейл хийн. Бас нэг нэрийн моктейл хийн. За тэр моктейл нь болохоор хүүт ундаа байж болно, халуун ундаа байж болно. Тэр одоо мөс буталсан смуди байж болно, тий. Тэр энэ дээр сүүзүүн гаралтай бүтээгдэхүүн эсвэл өөр ашиглаж болох жимс нь нухшилсан бүтээгдэхүүн ч гэдэг юм уу, тий. Тэрээс гаргаж авч болох одоо ийм ашиглаж болох бүтээгдэхүүн жимснүүдээс дээрээс нь сүүзүүн гаралтай бүтээгдэхүүнүүд бас дурдж. Жохон одоо нэг юм чиглүүлж өгүүлэх гэсэн санаа хэлж. Тий, юу ингэхээр олон жилийн бас ингээд олон улсад болж байгаа гайхалтай том тэмцээнүүд дундаас ингэж явж яснаа нөгөө нэг угаасаа орчин үеийн илүү нөгөө нэг хөнгө алкоголтой буюу нон алкоголик руу болов дийлэн эцсийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлээр өөрчлөлт гэж очиж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад юу гэдэм алкоголгүй коктейлийг бид нэр ингээд дутуу харна гэж гэсэн нэг мундаг хүний нэр байсан өгүүлбэрүүд. Тэгэхээр бид нэр хизээ хоолыг махтайлбал хоол гэд махгүй хоолыг хоол гэж харддаг шүү дээ. Тэгэхээр цөмөрө тэр талаас нь илүү бүтээгдэхүүнээ хараад илүү энэ моктейл буюу биднээсүүдийн нөгөө тэмцээнд өргөж байгаа хүүтэн болон халуун байлгаж болоод байгаа шүү. Цөмөр унд гэдэг утгаараа тийм ээ. За тэгэхээр моктейл буюу тий алкогольгүй бүтээгдэхүүнүүдийг бид нэр яаж ин креатив гоё байдлаар үндэсний бүтээгдэхүүн үлдэж чадах вэ гэдэг бүтээгдэхүүн аягүй сонирхолтой. Бид нэр тийм модельтэй байна. Тийм. Калпис гэдэг нэг юм газжуулсан Япон бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Би өөрөө тэр ингээ гадуур ч юм инглээр аягүй хэрэглээд идэв. Надад аягүй таалагддаг. Тэгэхээр яг түүнтэй ижилхнэр магадгүй бид нар одоо моктейл коктейлэн дээр илүү бид нар угаасаа сүүс бүтээгдэхүүнтэй их холбогдмол юм уус үндэстмэллэр илүү бид одоо жишээ бол миний төсөөснөр нэг олон төрлийн шингэн болон хуурайд нөхцөлд байгаа арцнууд болон янгины хормог болон энэ гайхалтай бүтээгдэхүүнүүдийг заавал энэ биетээр нь биш хэрнээ нөгөө тохон бүтээгдэхүүн бид нөгөө юу гэдэг milk wash-ыг зүгээр clarify хийдэг ч юм уу энэ бүтээгдэхүүн чи угаасаа дээр нарийн амтуудыг айгуугаа шифтэлж ийш тийш залж идэг. Тэр бүтээгдэхүүн талаас гоё байх юм болов тэгээд дээрэс нь одоо юу гэдэг нэмэх юм шарт тусаг ч гэсэн гайхалтай гоёор бид нэр хэрэгж болдог. Угаасаа гайхалтай олон барны залуучууд маань зөндөл хэрэгж үжижсэн. Тэгээд магадгүй тэр гоё мартини дээр хүртэл шартаас тусаагаад тэрийг гоё чимэглээд гоё ургамал руу шифтлэнгүүтээ тэндээс ойлыг гаргаж авангуудаа 2-3 туслах юм уу. Тэр 2-3 тусал. Тэ тэр шанглын байрлуу аваачих туслууч яах юм бэ лөө өнөөс.
дахиад нэг юм татчихсан гэдэг. Одоо мэдээ өөрөө оролцож байгаа. Нэгдүгээрт яагаад оролцох болсон шалтгааныг асууя. Гэсэн би бас түрүүн бичсэн. За нэгдүгээрт, хоёрдугаарт сайн нөгөө нэг эх орны хөрсөн дуруудаг жимс гэж юм а те. Сөөд навч дурмал тэргээл бас ашиглаж болох. Сариулгаанууд дээрээ сүсэн гарлаа бүтээдгүү гэл ингээд яриад өнгөрсөн шүү дээ. Тэр нөгөө нэг орлогч нарт илүү жоохон чиглүүлэг өгөх зорилгоор. За яагаад орохоор шийдэв? За нөгөө саяны ярьсан сторитод явуулчих юм тий. Нөгөө танаа яг үндэсний бүтээгдэхүүн чинь юу вэ? Би өөрөө бартендер шүү дээ. Тэгээ би өөрөө үндэсний бүтээгдэхүүнээр өөрөө бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн одоо коктейл хийгээд хүмүүс ингээ алмаар болж тахгүй бол би олон улс руу 1000 авдаа яваад яах вэ? Тэр хүмүүс чинь намайг Монголоос ирсэн бартендер л гэж харна гэхээс одоо юу гэдэг чи энэ одоо ийм хийцэн тийм юм хийцэн ч гэдэг юм хэлж чад тэр хүмүүст ямар ч хамаагүй байхгүй. Тэр хүн надад ирээд хамгийн ихний асуудал нь юу вэ гэхээр where from гэхгүй. Чи хаанаас ирсэн бэ? Би Монголоос ирсэн. Тэгвэл чи Монгол бартендер юм бол би чиний одоо Монголын хөрсөн дээр ургасан ч юм уу. Эсвэл чиний одоо толгоноос чи юу гарч байгаа гэдэг эцэг бүтээгдэхүүн авсмаар байна л гэж орчиж байгаа байхгүй. Тэгэхээр харин яг л нөгөө саяны сторитой холбогдож байгаа нь бол бидний удаа шиглэн болж штэ хийх шаардлагатай бол. Хийх шаардлагатай болж байгаа. Тэгвэл би яг л одоо яг Монголын жимсгнэр ашигласан эзэн бүтээгдэхүүнийг одоо тэмцээний рүү ялагч болвол тэрийг болохоор одоо Монголын одоо баарнууд бас гойж юм туршлага хаваалцаад тэгээд энэ магадгүй үндэсний хэмжээний одоо ганц тэрийг болох ч юм уу мэдгүй ийм мөрөөдөлтөд л орж байна. Энэ бол айгүй гоё шүү. Энэ манай мэдээллийг би дөнгөж сая яг одоо хоёлаа яг сонсож байгаа шүү дээ. Айгүй гоё. Синий хэлсэн кейсийг ингээд сонсоход надад айгүй гоё нэг зүйл юу яасан сонсогч байсан. Олон жилийн өмнө хэдэн найзууд бид нэр ингээд хамт ярилцсан сууж манай хэд маань Франц руу яваад айгүй том мундаг үйлдвэрлэгчтэй уулзаад айгүй нэр хүндтэй хүнтэй уулзаад за бид нар Монголоос ирсэн ингээд тэгжсэн юм. Тэгсэн чи тийм үү за танах ер нь өөрсдөө юу хийдэг хүмүүсүүд вэ гэсэн. Манайх ч дотоод энэ чи юмч фоткотой, тиймч мундаг гахалтай пив хийдэг гэсэн чи танах тэ уртлынхан пиж өгөлдөөрэлхтэй маань хойдлынхан водка өгөлдөөрэлхчтэй маань өөрсдөө олигтой байхгүй юм байж тэгснэ их хөвгөө завхсыгээд одоо юу гэдэг те эвгүй байдалд оруулаад нэг онцолж хүлээж аваагүй. Тэр нь болохоор тухайн манай найзууд болон бусад хүмүүсүүд окей ер нь ойлгож байна ба тэгэд энэ үйлдэл бас манай дотоодын үйлдвэрлэлүүдийн юу бас чиг хандлага ба бид нэр хийм бэ гэсэн identity-г нь айгүй гоё өгсөн гэжсэн тэр олон жилийн өмнөх их гоё яриаг бид нар хийжсэн юм. Тэгэхээр тэр бол яг сая манай мэдхэм тэрийг айгүй гоё тодтолгоо сая хэлчих шүү тийм ээ. Ер нь аливаа нэг бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн алкохолтой бүтээгдэхүүн гарахаас өмнөх процесс нь хамгийн түрүүлд одоо infusion ч гэдэг үгжлэл хандлах тийм процессд орж байгаа. За хандлагаар одоо хамгийн жишээ энгийн жишээ бол цайн дээр орж ирэх байхгүй. Жишээл одоо харцаг одоо энэ цайнууд чинь өөрсдөө өөр гэсэн хандлах градустай байдаг. Нүдэнд харагдахгүй хүний бие ашигтай маш олон зүйлүүд байдаг. Тухайн бүтээгдэхүүн цай маань өөрөө өндөр градустай болонгууд тэр шинэ тэжээлээ алдчихдаг гэсэн. За тэгээд одоо жишээл хар цай бол одоо нэг 90-95 градус дээр одоо хандаа өгч юм л да. За ногоон цай ч өөрөө нэг 80 градус дээр ч юм уу тий. За өөр нэг арай жимхлэг цайнууд маань болонгууд өөрөө 75-аас 80 градус дээр өөрийнхөө одоо тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалж бүгд өөр байдаг. За одоо алкохолын хэргийг буцаад оръё. Юуны хандласны бүтээгдэхүүнээ дараа нэрх процесс орж ирдэг гэсэн. За тэгэхээр ер нь бол одоо мэдээж нөгөө нэг орчин үеийн одоо монгол хүн, орчин үеийн монгол бартендер бол эдгээр техникийн юмнуудаас сурчаад дараа нь орчин үеийн ямар технологитой хослуулад эцсийн бүтээгдэхүүн гаргах дээр илүү ажилласаа гэж ерөөхдөө бодож байна. Миний хувьд бол. За тэгээд ер нь бол коктейлийн түүхч өөрөө нэг 1900 оноос бол яг golden age гэж одоо аягүй сайн хөгжиж яваад хөгжлийн үе шатаар нэлээд хөгжиж яваад 2002 оноос хойш л технологиод орж ирсэн. Одоо 2002 оноос хойш одоо коктейлийн үед маань бол шал өөр одоо төвшөнд бол очсон байгаа даа. Тэгэхээр яагаад 2002 оноос хойш хөгжсөн технологийн хөгжилтэй Монгол хөрсөн дээр ургасан бүтээгдэхүүн хооронд хосолж болохгүй гэж. Гэсэн одоо ийм л одоо мессеж байгаа юм. Гастро гэхэр нэг юм бүс нутгтай холбоотой юм. Одоо сая Ошогоо өгч тэ гадны тэр монголчуудыг басаа пивний технологи авсан байж. Хойноос архины технологи авсан байж. Гэтэл монголчууд ч байгаль одоо бүслүүрээр гэдэг юм те олон бүслүүр туваагддаг. Тэр бүс нутагт нь ургадаг жимс гин. Тэр бүс нутгаас нь одоо малаас нь гардаг сүүсүүн гарлаа бүтээгдэхүүн тослын хэмжээ нь бүр те их өнө баг өнө тослог өндөр өнө баг өнө. Дээрээс нь тэнд хэрэгжилж байгаа
одоо навч дурмал үндэс дурмал гэдэг ч юм уу те ядаж гарнишнд ашигладаг эсвэл нухшлаад одоо ханд манд бэлдэх ч юм уу мэдгүй. Ингээд өөр би та хоёр соёлонгаас асууж байгаа шүү. Ашиглаж болох судлагдаагүй аль бүс нутгийн ямар одоо ургамал жимс одоо сүүч байт юм уу мэдгүй те ингэж турчиж үзмээр юм шиг санагдчих. За эхлээд мэдгээсэн. За миний хувьд болохоор ер нь хамгийн одоо underrated гэж хэлээд байгаа байхгүй. Ер нь айгүй бага ашигладаг, эсвэл бага үнэлэгддэг тийм бүтээгдэхүүн байна. Тэр нь болохоор ганга байхгүй. Тий. Манайх болохоор нөгөө гангийг нөгөө өдөр тутмын хэрэглээнд гэхээс илүү нөгөө шашны зан үйл дээр аюул ашигладаг дээ. А яг үндэ энэ ганга гэдэг бүтээгдэхүүн чинь хүний биед хэрэгтэй маш олон зүйлүүдийг зөвхөн өөртөө хадгалж яадаг мөртлөө өөрөө чимээгүй үждэг юм бүтээгдэхүүн байна. Коктейлний амтан дээр өөрөө маш гоё одоо хандлаа гэж бодох тийм маш гоё одоо амтыг өгнө. А мөн дээр нь энэ гангийг өөрөө шатаахлаар өөрөө тийм нэг жоохон смоки буюу одоо тийм нэг одоо тийм одоо шатсан ч юм уу нэг иймэрхүү одоо тэмцээн дээр ашиглах жороо хэлчих юм шүү дээ. Үгүй ээ. Тэг вайн гад тийм яагаад болохгүй гэж тийм. Тэгээд энэ миний хувьд болохоор гангийг бол нэлээсээ ашиглуул айгуу сонирхолтой санагддаг. Тий. Бас одоо ер нь бол нөгөө ганг ч юм уу одоо заавал одоо чонон юу лээ? Хармаг. Чонон хармаг тий. Чонон хармаг болохоор өөрөө болохоор хандлагатаад ирэхлээр өнгөн аюу тийм сонирхолтой. Тий. Юу гөхдөг юм уу? Ягаар ч юм. Нэг жоохон ягаар Пинхэл болдог. нэг жоохон тийм бодоо өнгөтэй ерөнхийдөө болдог мөртөө амтын хувьд болохоор тийм амар тийм танин ч юм уу одоо нэг хэлний угт тийм амт аюу гой амтыг бол өгд юм билээ. Тод амт тийм. Тий. Гэхдээ энийг нөгөө яаж хэрэглэх нь авч болохгүй. Одоо жишээл судлах хэрэгтэй. Одоо жишээл энгийн нэг жишээ байгаа. За розмари. Розмариг болохоор одоо водка буюу одоо архитай бол хандалж одоо хэрэглэж ирсээр л байсан. За тэгэхээр л одоо яаж юм гэхээр розмариг болонгууд 1 литр архинд 10 минут байлгаал тэгээд ихэвчлэн буцаад авахд өөрөө амт нь алкогол маань өөрөө болохоор шингээгээд авчдаг гэж байгаа юм тий. За жишээл нь одоо чили юм тий. Одоо халуун ногоо. Халуун ногоо уд тусмал өөрөө халуун ногоодын амтаа улам л өсөөр байдаг. Тэгэхээр нөгөө судалгааны ажлууд дээр сайн хийгдээд. Тэгээ мэдээж нөгөө юм чат GPT чинь амар хөгжсөн байна тий. Why зүгээр л нэт дээр хагаал чат GPT-гээс rosemary vodka-тай тий хэдэн минут одоо infuse буюу одоо хандлах вэ гэж хахад л ихэд гараад ирчихэж байгаа шүү дээ. За сая асуулт агуулга өрөөд нэрэнгээс. Тийм би нэг юм шүү долоонд буучлаа юм. Монгол улс илүү жимс чимслэг гэхээс илүү бид нар үнэхээр цөлжиж байгаа. Тэгэхээр бусад орноос бид нар Англи, Францаас 6 дахин том ч гэсэн дийлэнх маань цөл одоо харамсалтай нэг ухаас илүү өөр дээгүүрх эцсийн бүтээгдэхүүн ашиглаж хэрэглэхэд жоохон бага байна л та. Тэгэхээр би нэг юу гэж харж байгаа юм гэхээр сүүлд нэг Dune гэх кино гараад байгаа шүү дээ. За тийм ээ. За тэгэхээр ямар ч усгүй байхад хүмүүстэйг яаж явуулж яах гэдэг толгойн нэг авчаарай. Тэнгүүтээ тэр нэг жижигхэн гүгдсэн хулганыг анзаарсан уу? Тэр хулган өөрийнхөө чихэн дээр агаар одоо юу гэдэг те тэр юунуудыг юглээд ингэж авчаад өөрөө ингэж навч шиг болгож цантуулаад буцааж өөрөө тусал усуулгаж өөрөө тэр консюм хийж амьддаг амар ухаантай гайхалтай байглаас өгөгдсөн гэдэг гэж. За тэгэхээр би энийг яагаад хэлж байгаа юм гэхээр би сүүлийн хэдэн жил нэлээ одоо энэ ургамал судалдаг ийм судалдаг хүмүүстэй нэлээ уулзаад ингэхлээр илүү бид нар одоо навч илүү магадгүй easy way, safer way to хангаа мангаа гайхалтай ургамлууд биш говь руу, цөл рүү юу жимсгэн нахиалал ингэхгүй газруудын хүмүүсүүд юу ундандаа хэрглэж ямар тэр wheat grain-ууд ямар олон төрлийн сонирхолтой grain-ууд seasonal ургаж гараад тэрийг энийг хавартаа намартай говийнхаа ингэж хийгээд тэгээд ундлаад ингэдэг энэний амтны юм гээд ингээд олон төрлийн гайхалтай бүтээгдэхүүн би амрууга ингээ хийгээд амсч яхад маш сонио. Тэгээ энэ хаана ургад яад ингээ асуухлаар гүйгүй өмөр сонио мэдгүй юм бол зүгээр лээ бургас байна хатуу юм байна гэж хардаг. Тэр доор нь яаж ингэж гоё гайхалтай юмнууд тавьж байгаа цохиж тодорхой цаг хугацаанд энэ зохингууд ийм гоё маш өндөр агуулмжтай сонин grain-ууд ундаг тэр grain-уудыг ингэж боловсруулснараа ингэдэг гэсэн буюу бүр really specific бүр тэр тэ цүл буюу говь дээр усгүй газар дээр ямар ургамал botanicals-ууд survive хийгээд байна. Тэрийг нэгэд ингэнгүүт мэд гайхалтай хүмүүс байгаа. Гэхдээ энийг нийт масс нэг анзаараагүй зүйл надад бас айгүй юм вау фактор байсан болов. Тэгэхээр илүү тэр талыг харуулж чадж байгаа хүнийг би илүү admire хийх юм болов гэсэн бодолд ч төрчлөө. Окей. За одоо тэмцээнийхээ талаар мэдээлэл өгье.
Сая цогц дуртад өнгөрсөн. За тэмцээн гэрийн даалгавартай. Гэрийн даалгавар 10 оноотой тий. 10 оноод коктейл хийхгүй тийм үү? Коктейл хийхгүй. Зөвхөн коктейл ямар коктейлээр оролцох талаараа богино хэмжээний рил видео хийж явуул. За би гастрономод тэмцээний хүрээнд энд би алкогольтой тийм коктейл орно хийж оролцсон. За би алкогольгүй тийм халуун цай, эсвэл хүтэн моктейл, смути, юу гэдэг шейк тийм үү те хийж оролцсноо гэсэн байдлаараа оролцоогоо баттгсан бичлэг хийж бол. За энэ нь 10 хүртэлх оноо өгч. За түүний дараа тэмцээн дээр яг on stage тэмцээн дээр шал оруулалт нуглаа явна. Тэгээ эцсийн шат гэсэн байдлаар явна. Зөв. За тэгээд бартендеруудаа мөн шагналын сантай маш идэвхтэй олон бартендерууд оролцож байгаа. Жохон мэдээллээр дутмаг байсан. Өнөөдөр давхар одоо яг энэ подкаст цацагдах өдөр бүгд рүү масс мэйл бас вайбраар мэдээллүүд одоо хүргэгдэнэ гэсэн үг. Яг саяын тайлбартай холбоотой. За миний асууж амжаагүй хэлж амжаагүй нэмж ярих зүйлс байна уу? Гайгүй харцсан гайгүй би цөмөр ингээд энэ тэмцээний уртлын тэр видеоны эхний шатыг бид нар заавал ч шингэн хүнстэйгээ харьц гээд байгаагүй тийм ээ. Заримдаа бартендерүүд сүүлийн жилүүдэд магадгүй залуу бартендерүүд маань маш их гайхалтай цагийг тэр аяган доторх байгаа гайхалтай бүтээгдэхүүнлөө зарцуулчаад богөгдсөн богино хугацаанд тухайн бүтээгдэхүүнийг хийнгээ ярина гэхлээр маш их бэлдсэн байсан нөгөө гэрийн даалгавруудыг хайцны нөгөө шиг дээрээс болоод алдаа гаргах үгүй бол хангалттай мэдрэмжийг өгч чадахгүй байдаг байдал Яг зөв. тохиолддог. Тийм болохоор фронт дээр ажилладаг хүмүүс учраас нэг класс нь нүүр хаалгах зорилгоор. тийм. Хоёр класс нь ер нь ингэж явах хэрэгтэй. Гэсэн энэ Буюу тийм. фронт Тэрийг угаасаа тэм тайзан дарахлаар хүмүүс мэдэрдэг. Гэхдээ бид нар илүү нөгөө нэг back story буюу ямар их гайхалтай гэрийн даалгавар хийгээд энэ юмыг судлалж энэ юу өгөх гээд байгаа юм бэ гэдгийг. Бүхэл бүтэн бид нар нэг кино үзэх гээд байнг ойлгоч зүгээр кино чатар тэрийг тайз гэж төсөөлж. Трейлерыг бид нар яаж хүлээж авдаг л гоё трейлертэй. Трейлернийх явахгүй бол бид нар хүлээлт байхгүй. Хүлээлтийг гоё өгж ийж тэр тайзан дээр их вау тэ яг зөв. Тизер видео юм уу трейлер видео шүү дээ. юу гэд. Би тэрний тухайн анзаарангууд бид нар угаасаа энэ дээр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүн сурталчлаа, өөрсдийнхөө өв соёлыг сурталчлах гэж байгаа болохоор үндэсний хувцсыг тайзан дээр хослуулан хэрэглээрэ. Яг хоо хитрхи нэг талыг дагаагүй бид нэр хослуулан хэрэглээрэ гэдэг зүйлийг бас дахиад сануулъя. Дээрээс нь бид нэр гайхалтай тэр тизер видеого миний ийм жишээ байж болно шүү дээ. Магадгүй миний бие болохоор одоо тий ховдын Эрдэнэ нүрэнгийн уугуул болохоор манай ховдын Эрдэнэ нүрэнхэн тэдэн оноос хойш ингэдэг тэгдэг ийм гайхалтай цам гараа хайхны тэр доороос нь ингэж ургасан тэр ингэж авсан болохоор би энийг ийм аргачлалын дагуу ийм гайхалтай бүтээгдэхүүн болохоор инглээ гэсэн ийм зүйлийг би илүү ховоос хүлээж авах юм болоо. Гэхдээ миний саяны хинтийг анзаарлаа гэж бүгдээр энэ ч шууд шивтлэх нь хаашийн. Гэхдээ энэс илүү гайхалтай зүйлүүд хүмүүсүүд маань барьж орж ирэх. Маш сайн замичаа өглөө шүү дээ. Маш сайн чиглэл өгч. Миний хувьд болохоор яг ингэж анзаарч байна л да. Яг нөгөө яг өнөөдөр л яг мэдээлэл өөр авч байна. Тэгэхдээ энэний цаана ардталт нь логик нь яг юу байгаа юм бэ гэдэг. Одоо та хэдийн бас хийгээд байна тэмцээний тий. Одоо миний оролцож байгаа бас тэмцээн тий. Энэний тэмцээн юуны гол зорилго нь юу нэ гэхэлэр нөгөө олон улстай ерөөдөө хөтөл баарнуудаар өчнөл явж байна. Үйлчлүүлэгч орж суулаа. Сайн байна уу? Тэнд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр болохоор одоо ийм хөтөлүүдийг тань санал болгож байна. За та сонгочлоо. За та сонгосны чинь дараа нь болонгууд за энэ болонгууд ийм нэртэй одоо хөтөлөө. За энэний орцонд нь болохоор ийм арга технологиор ингэж гаргаж авч хийсэн гэдгийг нь болохоор аюул сан тайлбарлаж өгч байна. Энэ тайлбарлаж байгаа шалтгаан нь яг юу юм бэ гэхээр ердөөсөө уухаас чинь өмнө танд болохоор мессеж өгч байгаа гэсэн. Тэгэхээр хүний тарих болохоор ингэж ажилтдаг нөгөө амтыг авахтаа хүн шууд ингээд амтлал шууд ингээд таринд нь мэдээлэл очихоос өмнө хүн сонсч мэдээлэл авч байгаа. Амт гэдэг зүйл болохоор англи дээр flavor гэж тайлбарлаад байгаа. Flavor-ыг хүн яаж авдаг вэ гэхээр 85% шүү. 85%-ийг хараад сонсоод мэдээлэл авчиж байгаа гэсэн. Үлцэн давхар итгэлцэл төрөөд шүү дээ дараа нь. Үлцэн 15% нь яаж авч байгаа вэ гэхээр энийг сонссон зүйл мөн байна уу буруу байна уу гэдгийг л мэдрэхийн тулд ууж байгаа байхгүй. Тийм тэгэхээр ерөөсөө яг нэг иймэрхүү мессеж одоо та нөгөө 70 батхан бас энэ дээр яваад байна уу л гэж анзаарсан. Ер нь тийм. Тэр сая бүс нутгийн онцлогтой гэж ярьсан. Энэ соёл уламжлалттай холбоотой, зарим шашны иж холбоотой тийм. Ингээд энэ бүгд чи яваад одоо түүхэндээ
одоо манайхан ямар гастрономт байсан. Энийг орчин үеийн бид нар тек баранд ашиглаад байгаа юм. Өөрсдөө лабораторид ажиллаад байгаа юм. Энийг жоохон баяжуулах, дэлгэрүүлэх, илүү гоё хайцнаас нь гаргах үүднээс. Мэдээж ийм өдөрч баард бол байгаа. Тэгэхээр ийм учраас энэ яг ийм концепттэй тэмцээн болж байгаагүй учраас нэг удаа ингэж хий гэж зоригшуулсан. Маш сонирхолтой. Ер нь ингээд хараад одоо дэлхийн баруун нэг 140 гаруй сар айлсан байна. Тэгээд чинээс ингээ үйлчлэгийн соёл дээр зүүн өмнөд Азийн бол үйлчлэгийн соёлд асар сайн. Өөр одоо хаанч одоо харьцуулах тийм соёл бол байхгүй. Европчууд бол ерөөдөө нэг жоохон би гэсэн одоо хөв хүний төлөвчлөлтэй байдаг. Югдөг чинь. Хоёлоо миний ажил дуусаад хоёлоо гараал цуг. Тэгэл алхах штэ яг л ингийн хүмүүс штэ гэсэн байдлаар харцдаг бол Азийнход болохоор үйлчлүүлэгч болохоор яг л үйлчлүүлэгч. Би одоо танд юугаар туслах вэ? 0 асуудал хүртэл 0 руу ингээл авуулаад ингээ Бараг 0 ороход массаж хийж өгөөдөөс. Тийм шихам те энэ хүү одоо үйлчлэгийг бол үзүүлдэг. Энэний болохоор нөгөө юуны бас нөгөө цусанд нь байгаа тийм. Нөгөө олон жилийн түүх бас байгаа тийм. Монгол хүний одоо онцлог бол нэлээд өөрлөлтөө тийм. Би бол одоо шал одоо бидний чинь сэтгүү шал өөр шүү дээ. Энийг бол одоо одоогийн залуу үеийн хүүхдүүд болохоор энэ үйлчлэгийн одоо соёлыг сурснаар ирээдүйд нь болохоор маш одоо нөлөөтэй болчихдог. Үйлчлэгийн соёл, үйлчлэгээ байгуулах одоо ер нь бол хүн болгоно нэг залуу хүүхд бол ажилласаа гэж хүсдэг. Яг гэвэл үйлчлэгээ байгуулалт ажиллах тусмаа маш олон төрлийн хүмүүстэй харьцаж эхэлдэг. Энээсээ болохоор хүнийг бол таж эхэлдэг. Хүнийг таж гиснээр дараагийн түвшинд буюу одоо хүн өөрийгөө одоо яаж дараа нь хөгжүүлэх вэ гэдэгт гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр soft skill-ийг маш сайн авдаг. Сурсан байдаг. Өөрийн мэдлэг. Бид чинь өглөө өдөр орой одоо хөгшин залуу гадаа дотоод яасан даарсан баярсан янз янзын үнтэй арчиж байгаа учраас тэрэндээ ингэж гоё нюанстай. Тийм. Дижнэсээ нөгөө хүнтэй үйлчлээд авах тусам өөрөө бас давхар юм сураад байдаг байхгүй. Өөрөө ч мэдлэг сурцсан байдаг. Эдгээр зүйлүүдийг маань болохоор манай залуу үеийн бартендерүүд маань буюу бартендерүүд ер нь үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс бас суралцаасаа л гэж айгүй хүсдэг те. За баярлалаа. Ингээд бид тэдийн энэ удаагийн подкаст дуусаж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.